Та сайн байцгаана. 12 дугаар сургуулийн бага сургуулийн багш Нөмөрсөрөн. За 1998 онд багшийн сургуулиар төгсөж төрөлх төлөвтэй ажлын гараагаа гэсэн бөгөөд 2005 онд авиасны нэмэлт тодорхойлолтой 12 дугаар сургуультай амьдралаа холбон одоо хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд 4 удаа 1-р ангийг хүлээн авч дунд ангид хөтөлбөр өгсөн байгаа. Одоо 5 дахь анги даан авч ажиллаж байна. За бид хөгжиж бид нараар дамжуулан хүүхэд бүр хөгждөг. Ийм өвдөгч Монгол хүүхэд бэлтгэх хамгийн том хөшүүрэг бол багш нар гэдэг юм аа. За хамтын ажиллагаа хүүхэд бүрийн сурах хөтөлбөрийг хөрвүүлэхийн тулд бид өөрийн мэдлэг, ур чадвараа ажиллан ажиллаж ирсэн. За үүнд залуу багшантайгаа хамтран сайн хичээлийн сан бүрдүүлэх, үзүүлэх хичээл бэлтгэн хамтран ажиллах тал дээр л голчлон анхаарч ажиллаж ирсэн. Амжилт системийн нэвтрүүлснээр мэргэжлийн багш болон ангийн багшийн бэлтгэн хийсэн хичээлийг биедаан хийж гүйцэтгэх, багш нартаа илгээх, сурагчийн илгээсэн даалгавар дүн шинжилгээ хийж, сурагч нэг бүр тохирсон зөвлөмжийг өгснөөр багш эцэгхийн хамтын ажиллагаа сайжирсан. Сургуулийн тэтгэлэг хөтөлбөрийн 5 дахь шат нь хосолсон сургалт бидний ирээдүйн төслийг амжилттай хэрэгжүүлж, 4-р бүсийн болон Дорнод аймгийн зарим сумдын багш нар, Хэрлэн сумын 2-р сургууль, Сүхбаатар аймгийн Наран сумын багш нар 3-р ангийн Хүнбай орчин хичээлийн хаана юу байна вэ сэдэвт ээлжид хичээлийг хосолсон сургалтын аргаар амжилттай зохион явууллаа. Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн нэг үзүүлэлт болох өөрийгөө хөгжүүлэх, уралдаан тэмцээнд оролцох, мэдлэг чадвар, заах арга зүйгээ дээшлэхийн тулд аймагт зохион явуулсан хөтөлбөрийн уралдаанд 2021 он 4-р ангийн хөтөлбөр 2-р байр, 2022 онд 3-р ангийн нэгж хөтөлбөрийн уралдаанд 3-р байр эзэлсэн. Мөн байгалийн ухааны туршилтад хичээлийг хэлбэр аргаар заах арга зүй уралдаанд аймагт 1-р байр, улсад амжилттай орж түгээн дэлгэрүүлсэн. Доктортой хөгжлөн боловсрол дэлхийн том хичээл зэдвээр оролцож бүсээ шалгаран мөн улсад оролцсон байна. За багшуул сурагчид оюуны үйлдвэрлэл өгөхөөс гадна хүн байхын ухаан сургах, нүүдэлчин Монгол ахуй, Монгол эс заншил, нэгтлэгийг хайрлах, зүрх сэтгэлтэй байхад нь анхаарал төлөвшүүлэхийн тулд тогтсон үйл ажиллагаа зохион байгуулж, үүгээрээ дамжуулан дэлхийн иргэн бэлтгэл өөрийн хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэйгээр ажиллагаа. Ангийн сурагчдыг хөгжүүлэх, хүүхдүүдтэй илүү их боломжийг бий болгох үүднээс аливаа уралдаан тэмцээнд сурагчдыг 100% хамруулахад анхаардаг. Сургууль болон ангиас зохион явуулдаг үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд ангийн эхчүүд идэвхтэй оролцдог. Үүний дагуу ангийн сурагчдын хүмүүжил төлөвшөлт, эерэг нөлөөллийг бий болгодог. Сайн үйлсийн 4 аянд 500 мянган төгрөг болон эд материалын хандив өргөн сурагчдад хүмүүнлэг, энэрэнгүй үйлслийг төлөвшүүлэхэд анхааран ажиллаж байна.